За бидний зүгээс хянах шалгалт төр орноос тайлан дүгнэлттэй, санал дүгнэлттэй бас яг улсын хурлын хянах шалгалтын тухай хуулийн дагуу улсын хурлд бол танилцуулсан. За санал дүгнэлт маань өөрөө энэ 5 сарын хугацаанд хийгдсэн одоо нотлох баримтаар үндэслэсэн тайлан дээр үндэслэдэг учраас тэр бол өөрчлөгдөхгүй. Харин улсын хурлын тогтоолын төсөл дээр улсын хурлын гишүүд үндсэн хуулийнхаа 25-ийн 1 заасан бүрэн эрхийг хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хянах шалгалт төр орны хурал дээр өөрсдийн биеэр ирж гар үсгээ зурж нэмэлт тайлбар өгч санал хураалгасан байгаа. Тэгээд бидний санаж байгаа чинь 10 хэдэн зарчмын зөрүүтэй санал гарсан байгаа. Тэгээд нэр бүхий хэд хэдэн гишүүд ирж өөрсдийн бүрэн эрхийг хүрээнд зарчмын зөрүүтэй санал хураалгасан. За эндээс бас хэд хэдэн санал улсын хурлын тогтоолын төсөл дээр бол суулсан байгаа. Тэгээд энэхүү завшааныг ашиглаа гэлэхэд цаг заваа гарган энэ тогтоол дээр бас санаа зовон өөрсдийн зарчмын зөрүүтэй саналаа бидний хурал дээр ирж танилцуулж хамгаалж бас оруулсан гишүүдтэй бас баярлалаа гэж л. За хяналтын хувьд бол за бидний зүгээс яг хянах шалгалт төрөөр хамтдаа ярилцаад за 1 жилийн дараа улсын хурлд бол засгийн газар өөрсдийн саналаа боловсруулж оруулж ирэх үүрэгтэй байгаа. За энэ хүрээндээ бол мэргэжлийн хамаарах байнгын хороо буюу эдийн засгийн байнгын хороондоо 3 сар тутам тайлгнагдсан байна. Тайлгнахдаа бас нээлттэй ил толд олон нийтийн өмнө тайлгнах ёстой. За нэгдүгээр, хоёрдугаарт бас энэ тогтоол батлагдсны дараа хэрэгжилтийг хангах энэ асуудал бол бас улсын хурл парламент гишүүд бид бүхэн бас энэ хэрэгжилтийг хангахын тулд өөрсдийнхөө дуу хоолойгоо бас хүргэж явах болно. Ер нь хянах шалгалт төр хороо гэдэг бол парламентын хяналтын механизмын хамгийн бас сонгодог жишээ нь энэ өөрөө. Тэгэхээр урд өмнөх тогтоолын төслүүдийн хэрэгжил хангагдаагүй одоо хэрэгжих шатандаа явж байгаа гэдгийг бас хянах шалгалтынхаа тайлан санал дүгнэлтэн дээр бид нөөс гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр би ч гэсэн энэ дээр дуу хоолойгоо хүргээд цаашдаа хэрэгжилтийг шаардаж бас ажиллах болно. За энэ дээр би нэг хэлчихлээ. За ер нь бол энэ удаагийн батлагдсан тогтоол болоод өмнөх хурлын тогтоолуудын хэрэгжилт цаашид ямар байх вэ гэсэн агуулгатай асуулт байна. Тэгээд энэ дээр бол 24 онд анх удаа ингээд 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. Энд олон намын төлөөлөл оролцоод ингээд явж байгаа. Тийм болохоор их хурлаас гарсан тогтоолууд цаашиж гарах өнөөдрийн энэ оюутлогын тогтоол өнгөрсөн хугацаанд гарсан тогтоолуудыг засгийн газар шахаж шаардах энэ парламентын хүч бол их болсон. Тийм болохоор бид нар бол засгийн газрыг бас яг энэ дээр санаачлагтай хариуцлагатай ажиллахыг бол шахаж шаардж ажиллана. Хэрвээ одоо тэр тогтоолынхоо төслийг хэрэгжүүлэхгүй засгийн газруудыг бол хариуцлага хүлээгээл явна гэсэн. Ийм байдлаар цаашид их хурлаас гарч байгаа аливаа шийдвэр тогтоол хууль хэрэгжих боломж нь бол илүү хүчтэй болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа.